Бид бүгдээрээ соц үед амьдарч үзээгүй нүнэ. Гэхдээ тэр үеийг үндсэн хуулиар нь шинжихэд хүний тодорхой эрхүүд бүрэн хангагдсан байсан. Соц үед хүнээс бүх өмчийн төр булаан авснаар хүн гэж тодтох нэгэнт болж төр дуртай үедээ дуртайгаараа хэрэглэж болдог төрийн амьд өмч болон хувирсан байсан. Голын налаад гисчихлээ. Ийм ч учраас социалист өмчийг түгээн хуваарлах эрх мэдд хүрсэн дарга анги бусдын амь амьдралыг хүснээрээ шидэж ирсэн. Ямар ажил хийх, ямар сургуульд явах, ямар дэлгүүрт орох, ямар үг хэлэх, ямар ном унших гэд бүгд дарга ангийн чиглүүлэлд хатуу хяналтандаар явагдаж байсан. За цаг дуустал хүүхдүүдээ энэ сэдвээр Наанагийн баг яллаа. Баяр хүргэе. Сайн байлаа. Баярлалаа. Итгэхийн арга гоч ердөө 30 жилийн өмнө монголчууд өөрийн гэсэн өмчгүй орон байр, унах унаа, малах хүн хүртэл 100% улсын өмчлөлд байсан.